одоогийн баримт энэ өдрийн хэлцүүлгийн гараад ирэх ганц өөр хэлцүүлэн 5 дугаарт төрийн үйлчлэгээний жил нийслэлээс иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон нийслэлийн бүхэн захиргааны байгууллагуудын удирдлагууд хэмээн хотын хөгжлийн шинэ гарц боломжийг хаж өөрийн хөлбөрийг гинж эрх сонгуул хүртэл 1 жил гарсан хугацаанд нийслэлчүүдийн өмнө тулгымдсан олон бэрх чиг хандлагыг тооцож бүс нутгийн улс орнуудын болон орон нутгийн түвшинд холбоотой гэж би хувьдаа хардаг. Тодорхойлбол энэ хугацаанд эдийн засгийн чөлөөт өрсөлдөөний тогтолцоонд зам дэд утсын томоохон төслүүдийг төрөвчлүүлэх, яарвчлуулах, цаг хугацааг шахах, өгнө хугацаанд ашиглалтанд оруулах, дээрэс нь нийслэл засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа агаар усны бохирдлыг бууруулах, төсөл хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой энэ одоо шаардлагатай арга хэмжээ зохион байгуулалтыг хийж ажиллана. За түүний хажуугаар асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой албан хаагчдын ажил үүргийг тодорхой болгох замаар энэ нийслэлийн ажлыг илүү үр дүнтэй явуулна гэж бодож байна. Ард иргэдийг чирэгдүүлдэг, орсон суугчдыг бас бухимдуулдаг олон асуудал бий. Тэмч учраас өнөөдөр нийслэлийн засаг даргын зөвлөлийн одоо бас иргэд үйл ажиллагааг зөв явуулах түүний хажуугаар өргөтгсөн энэ шуурхайг одоо зохион байгуулж бүх төрлийн одоо ажлыг эрхэлж байгаа албан тушаалтнууд, чар чатны байгууллагууд, удирдлагууд, ахлах мэргэжилтнүүдтэй уулзалт зөвлөгөө хийж үүрэг даалгаврыг өгч байгаа. Хамгийн түрүүн одоо хариуцлага гэж ярьдаг тэрийг одоо сахиж ажил, ёс зүйгээ дээшлүүл түүний хажуугаар хариуцсан ажилдаа эзэн бай, иргэдийнхээ оролцоог хангаж ажил, альва асуудлын төсөл хөтөлбөрийн чанар стандарт аюулгүй байдлыг хангаж ажиллах. За түүний хажуугаар бас одоо бусад хотын өмнө тавьсан зорилтыг биелүүлэх, эдийн засгийн чадварыг дээшлүүлэх, төсөв хөрөнгөний үр дүн зардлыг багасгах, бүтэц зохион байгуулалтынхаа хүрээнд шаардлагатай одоо ажлуудаа цаг алгүй хийх гэсэн ийм асуудлууд ирж байна. Бидэнд маш олон тулгымцсан асуудлууд байгаа. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын төгжрөл, ажилгүйдэл гээд гамшигын хэмжээнд ирсэн тулгымцсан асуудлуудыг нэрлүүл бас нэлээд хэмжээний урт чагсаалт гаргана. Түүн дотор Улаанбаатар хотод эрх зүйн шинжилэлт хийх зайлшгүй бас нэг ийм том тулгымцсан асуудал байгаа гэдгийг одоо бид хаана хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь цаашдаа Улаанбаатар хотын эрх зүйн орчныг таатай болгох, эрх зүйн орчныг шинжлэх, тэр эрх зүйн шинжилэл нь өөрөө нийслэлийн иргэдийн ажиллаж амьдрах боломж нөхцөлийг сайжруулсан, ажлын байрыг шинээр бий болгосон, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, төр хувийн хэвшлийн түншлэл бүрэн одоо шударга хамтран ажиллаж болох ийм боломж нөхцөлийг бүрдүүлсэн ийм эрх зүйн шинжилгээ байгаасаа л гэж би хүсэж байна. Тэрний төлөө нийслэлийн иргэдийн хурал хичээн ажиллах болно. Эрхчин ажил болоод үеийн ажил ярьж байгаа тэр ажиллаа хийгээд юу? Нийслэлийн дэргэд хотын хөгжлийн бодлого судалгааны байгууллагыг байгуулах замаар хөгжлийн